7 сарын 10-ны өдрөөс гарч ирсэн. Өнөөдөр 7 сарын 16. Энэ өдрийг хүртэл бид нар хугаршгүй, ноцсошгүй, туцсошгүй явж байна. Болтойгоос хамгийн түрүүнд асуух. Бичсэн шүү. Бичдэг явсан. Юу яа энэ дөрвөнтэй. Нэг асуултыг ингээд эхний хүн мэдэхгүй, хоёр дахь хүн мэдэхгүй, гурав дахь хүн мэдэхгүй бол тэр асуултыг бодъё. Тэгээд цаашаа жив юм болъё тий. Тэгэхээр тэр бичээд бас хэцүү тий. За энгийн зүгээр лог амархан асуулт асуучихна. Ари осоо чимээгүй байна. Тий. Юу яа манай багийн хүмүүс тэнд хоёрондоос авсан. Яагаад гэвэл энд хариулт тэндээс мэдээд өгвөл тэр хүнийг тэмдгийг шууд хоолно. Тэгэхээр бүгд амийн тасна. Тэгэхээр бид нар маш гоё өөрөөсөө яа шүү. За ханалтан шүү. За эхний асуулт хошин асуулт манай болдоо бол энэ өдрүүдэд дандаа хошин шогийн мэдрэмжтэй байсан. Дандаа бидрийг инээлгэж явсан учраас энэ асуултыг асуучаа. За. За бид нар энэ аялал хамгийн анхны бидний аяллаа нөгөө гол зарчим одоо гол юм юу байсан бэ? Эмээгийн нотог орох. За баяр. Тий зүг байна. Хамгийн анх зорсон. Баяр үргээ. За. Бадрахын хүүхэд солонгоос асуулт асууж байна. Цэнхэр шар өнгийн дундаас ямар уу гардаг вэ? Ногоо. За. Зөв. За дараач юм. За. Одоо манай Даштар Жөвөгийн би энэ бас учир утгатай юм яриад байгаа шүү. Энэ асуултанд орж магадгүй юу шүү дээ. Даштар Жөвөгийн баг хүүхдийн эхнэр мөнх чангараас асуулт асуух гэж байна. За. Гачим гэж ямар утгатай үг вэ? За, зүг байна. Би хоодыг таагаад. За, Даштар Жөвөгийн баг охин баясгаас асуулт асууя. За. Ямар амтныг Монгол бичигт Минийхэ гэж бичдэг вэ? Швэн хот. Ямар амтныг Монгол бичигт Минийхэ гэж бичдэг вэ? Зүйтэй. Минийхэ гэж саяны бүсгүй гэж нэр хэм бэ? Алтан гэрдээсэн. За. Хоёр байгаа ч тогсон шүү дээ. За, Даштар Жөвөгийн хамгийн том охин цэцэг дэлгэр асуултанд хариулж байна. За. Өргөний хүүхдийг хэн гэдэг вэ? Өргөний хүүхдийг. Биш үү да? Даштар Жөвөгийн хоёр дахь охин өндрөх дэлгэрээс асуулт асуулаа. Дахиж бол нэр хэлэхгүй ганцхан хэлнэ. За. Өргөний хүүхдийг хэн гэдэг вэ? За нааш асуулт нааш явж бид өөдөөс хэлэхгүй. За хүргэний хүүхдийг юу гэдэг вэ? Зүг байна. Баяр үргээ. Үнэгний зулцгийг юу гэдэг вэ? За мэдгүй гэж. Нааш дэгүүрэй. Авар үстэй. Авар. Ашгүй. Монголын хамгийн сүүлчийн хааны хатны нэр. Гаврыг явж ирсэн. Шаалти. Мантфа. Ой. Биш үү да? Шаардлагатай. Биш. Монголын хамгийн сүүлчийн хааны хатны нэр. За биш үү да? Нааша хоолдож байгаа биз? Монголын хамгийн сүүлчийн хааны хатны нэр. Орхон үстэй.
За энэ бол дондог дулам хатан байсан. Богд хааны ихнэр дондог дулам байсан шүү. За одоо манай отхон ганц зэргийн ихнэр отхон цэцэг тий. За дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Зөв эзлээ. 70%. За манай Даштар жуугийн том зээ охин Батар. Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Швэн. Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Бэн. За Монгол улсын төв зэг аль аймаг вэ? Зүпэн. За нааш яваа. Яваа хамаагүй шүү дээ. Цаглбар гэж юу хэлдэг вэ? цаг тооны өвч юм уу? За одоо эндээс би нэг асуулт нөгөө дэвтрээ гаргаад ирсэн. За одоо манай тийм билээ. Бимба. За Даштар жөвөөгийн 4 дахь охины том зээгийн нэр. Дөрөв дэх охины том зээгийнх нь нэр. 1 2 3 хасуулаа том зээгийн нэр. За тэгж байгаа. Дөрөв дэх охины том зээгийн нэр. 1 2 За одоо их ч бол мэдхгүй шууд хэлчихье. Том 4 дахь охин бол мандах дэлгэр. Түүний том зэн минь надаас гарсан хүү юм аа. Жин зэрэг. Том зэн жин зэрэг байлаа. За ихчээс. За ихчээс гоё асан амархаас асууна. Даштар жөө ардна эмээ 2. Хэдэн хүүхэдтэй вэ? Биш байлаа. Даштар жоо ардна юм хоёр хэдэн хүүхэдтэй вэ? Тасаа. За арайг иш 3 муруугаар тоолоод тахдаг байлаа шүү дээ. 7 одоо гэдэг үстэй. За төгсөөг ихнэр ороод ирсэн үү? За Даштар жөөгийн 3 дахь охины том хүүгийн эхнэрийн нэр. Яг зөв байна. 3 дахь охины том хүүгийн эхнэр хэрэг чинь тийм байна те. За одоо дараачих нь. За гэрлээ. Дан гэрэл. Маш нарийн зөөлөн ноосыг юу гэдэг вэ? 1 Ноосур. Энэ дуурж байна. Асин шүү. За шатарт хүний хэдэн дүрс байдаг вэ? Шатрын тоглоом нь хүний хэдэн дүрс байдаг вэ? 1 2 Ноён хүү перс гэсэн 3 дүрс гэдэг юм. Хасуулаа. Нэг хасуул. Машин дийс мэрийг талтай басаа. Тавьдаг ноос шөнөө. За ингэж. За шавьчны нэртэй ордын
нэр. Гаргаар байждаг гэсэн. Үе 2 дахь нь ороод ирсэн юм. За одоо унагаана 4 амир өршөөсөн. Чингис хааны баг хатны нэр. Биш үү та хасал. За зогноош. Хааны баг хатны нэр. Хойноос дуграад шүү. Нэг. Аяра. Оро. За асуусан.